Та их ямар нэг ойлгож байна. Надад ч нэг асуудалч гээд ах юм алах. Энэ их хурлын гишүүд төрд албач байгаа хүмүүс энэ улс төрийн зорилгоор янз бүрийн юм худлаа ярьдаг нэг болчдөг болмоор л байгаанда энэ л эмзэглүүлээд байна. Сайхан байдаг ерөнхий сайд байхдаа мөнгө олчлаа. 40% нь зорилтод бүлэгт мөнгөг нь гэж 16 оны төсөв батлуулсан шүү дээ. Тэр үед одын танилцуулах хийж байгаа кол дарга их хурлын дарга байсан шүү дээ. Тэгээд унгараад сонгуульд өгөхөд ирэхлээр гэнт сайхан байдаг бүгдээрэнд нөгнө гэж хэлэл төсөвт тодтол элдв юм хийгээгүй байхад мөнгөг л дуусгасан шүү дээ. Ийм л юм болсон. Тэгээд дараа нь эдийн засаг нь энэ зардлан даахаан байсан. Засаг солигдсон. Дахиад нөгөө буцаад 40% уурсан. Тэгэл өнөөдөр 80%-ийг л ярьж байгаа юм л та. Түүх нь ийм л юм. Тэгээ сая энэ санал засгийн газар төрж яамдаа санал авч засгийн газар байр суурь илэрхийлсэн л дээ. Тэгээ одоо энэ нэг өнөө маргаашийн худлаа ярьдгаа ер нь хаана болчихвол яасан юм бэ? Ямар зовлонтой юм бэ? Өөдөөс хар сууж байгаа л улс төрийн зорилгоор худлаа хэлээд ирсэн болж өгөхгүй. Тийм төсөв бид нар 15-нд баталсан биз дээ. Жолцроо чи ажлын хэсэгт байсан шүү дээ. Бүр ажлын хэсгийг ахалж ясан байхаа 16 оны төсөвийг батлах үед. Ямар ч мөнгө байхгүй 40% хэтрүүлэхгүйгээл энэ Эрдэнэ хөдөлмөрийн сайд байсан айлын хөрөгч телевиз тоолол ингээл явж ирсэн шүү дээ. Би дахиж нэг хурлын аливаа бүтцээр ийм улс төрийн зорилготой худлаа ярьдаг юм нэг болчихож хичээл хэлэх гэж энийг хэлж байгаа. Энэ даваасрын гишүүний яриад байгаа чинь үнэн шүү дээ. 5,000 малта 10 хөлсний малчинтай хүн 20,000 төгрөгөөр яахын жишээ нь. Энэ багтаж ядсан баячууд энэ 20,000 төгрөгөөр яах юм? Өөрснөө авахгүй л байх шүү дээ. Авдаггүй шүү дээ зарим нь. Их орнол бодмоор байх юм да зүгээр. Би их харамсаж байна. Энэ бол та тэр үед их хурлын дарга байсан чинь үнэн биз дээ. 40%-аар батлуулж ясан чинь үнэн биз дээ. Энэ хаана худлаа гэлдэг нэг болчихооч. Та нар хой санамжаа гээч гисэн байхыг би үгүйсэхгүй. Минийх бол хэвээрээ байгаа шүү. Би энэ 27 жилийн Монголын төрийн төвхийг сар өдөртөө нь хэлж чадсан шүү. Өөдөөс Батцаанда хараа сууж, тийм биз дээ Батцаанд гэж. 40% нөгнө гэж хөргөж телевизээр тоолж ясан чинь худлаа юу? Яах гэж ингэж яадаг. Энэ ард түмнээ басамжилдгаа болчихлоо да. Эл улс төрийн зорилгоор дандаа нэг юм хачин юм хийж яадаг. Одоо намайг ийм үг хэлсэнгээл өдөр шөнөгөл нүдэн л дээ. За